За сайн байна. Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canon хаагчлаа ээлж дугаараар та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За нэг нь болохоор энэ Canon дээр AI бол шууд яхна юм бүтээгдэхүүнээс ингэж танилцуулах янз бүрийн AI эффектүүдийг дэмсэн байлээ. За энийг та бүхэндээ яаж хийснийг үзүүлье. За энийг бол яг янз янзын юмдад яасан. Би болохоор саяхан тэр хөшиг нэгдэж байгаа AI байгаа. За шүү энэ юу лээ энэ дэлгүүр дотор ингээд нэг өөрийнхөө ингээд тийм ээ пострыг үлгцсэн байгаа юм шиг ийм эффект оруулсан ба энэ бас надад их таалагдсан. За өшөө бас энэ ингээд нэг юу штэ том байшингийн дээр энэ том юунд баннер ингээд хатцсан юм шиг тийм ээ иймэрхүү маягаар бас янз янз зүйлээ. За энэ нь болохоор ингээд принтернээс ингээд хэвлээд гаргаж байгаа юм шиг ийм эффект байгаа. Тийм. За тэгэхээр энэ бол яг нь eye catching гэж ярьдаг шүү дээ. Хүмүүст бас сонирхолтой юм эффектүүд байгаа. За энийг та бүхэнд яаж хийснийг үзүүлье. За өшөө бас юм гар утснаас ингэж гарч байгаа юм шиг тийм ээ ийм эффект байгаа. За энийг бас ингээ муур өсөрж байгаа юм шиг тийм эсвэл одоо гарч гүйж байгаа юм шиг тийм юм янз янзээр хийж болно. За өшөө бас нэг ийм эффект байгаа. За энэ бүрхийн нөгөө юу гэдэг чинь энэ булан эргэцсэн юм шиг юм бүрхэд тойрог дотор тийм ээ юм одоо амьтны янз бүрийн юг эндээс нь гаргаад за би бас аягаа бас энд ингэж бас яг ийм хүм маягаар оруулж хийсэн байгаа. За энэ бүхнийг яаж хийснийг үзүүлье. За эхлээд бол яг тэр AI тийм ээ. За тэгэхээр темплет гэж ороод за темплет дотор чинь юу байгаа. За темплет гэж ороод тоошоогоо ингээд AI video effects гэдэг юм ээ COL гэдэг тэнгуут энэ ч одоо янз бүрийн эффектүүд байгаа. За тэгээд сая миний нөгөө нэг янз бүрийн хийсэн эффектүүд маань бүгдээр энд байж байгаа. За чинь сая хийвэлсэн юу байж юм тийм ээ. За өшөө за өөр ямар эффектүүд энэ л янз янзын одоо ингээд зургатаар гарч байгаа юм шиг юм дээр үн телевизээр юм гарч байгаа юм шиг юм эффект байна. За ер нь бол янз янзын эффект. За бүгдээр аль нэг нь үзье. За манай аяг маань энэ элсэн дотор ингэ байж байгаа юм шиг тийм ээ ийм эффектийг оруулъя хэлээ. За тэгэхээр энэ дээр шууд яг нь add image гэж болоо. Тэгээд энэ дотроо энэний оронд яг нь өөрийнхөө тэр бүтээгдэхүүнийг тавих нь шүү дээ тийм ээ. За тэгэхээр би энэ дээр нөгөө бүтээгдэхүүний хазарыг энэ чанаас оруулах хэрэгтэй байгаа. За тэгэхээр манай нөгөө бүтээгдэхүүн маань энэ аяг маань байгаа. За аягаа ингэж оруулчихъя. За create AI гэдэг. За тэгээд энэ маань ерөнхийдөө бол бас нэг хэдэн минут болдог ба. За энэ хооронд хэдүүлээ бусад зүйлээ бас хийгээд явж ий тийм ээ. За энэ гар утснаас гардаг эффектийг үзүүлье. За энэ дээр болохоор фотос руугаа орж аваад за фон гэдэг ингээд янз заа. За тэгэнгүүт энэ чи янз бүрийн фонт байгаа шүү дээ тийм ээ. За би болохоор энийг авсан байгаа. За тэгээ гар утсны ханаа гол ерөнхийдөө бас голоо олоод за тэгээ зураг нэг тийш ингээд яана нэг болох чинь. За тэгээ энэ дээр бид нар app гэдэг тийм ээ энэ shape cut out гэдэг юм. За start over гэдэг. За export. За тэгээ хуудас хэлж байна. За 62 дахь хуудас даана. За тэгээд энэ маань export гэдэг тэнгүүт юуг энэс нь cut up хийх юм бэ гэдэг нь cut out хийх юм бэ гэдэг нь зааж байна. Тэнгүүт энэ яг дэлгэцэн гэдэг тийм ээ. За ингээд яана дэлгэцэн бол яг нэг бүр ингээд cut out хийгээд ийм болоод өчөж байгаа. За энийг энэ дээрээ тавьжгаад за тэгээ энэ дээрээ бид нөгөө зургнууд оруулах хэрэгтэй байгаа. За би болохоор энэ дээр жагаад за энийг авчиж jumping гэдэг тийм ээ энэ нэмэгтэйг утснаас ингэж гарч ирж байгаа юм шиг тийм ээ иймэрхүү эффект оруулаад байлаа. За тийм бол энийг эхлээд ингээд яачна. За тэгээ энэ зураг яхана 2 хувилна. За тэгээд эхний зургийг нь болохоор position-ыг өөрчлөөд юуныхаа утасныхаа цааны ардаар оруулж байна. За дараагийнхын зургийг болохоор яг нь дээр нь гаргаж ирж хагаад артлынх нь юуг нь арилгаад тэгээд яг нь бичих юм бол энэ хүмүүс маань за гар утаснаас ингэж өсөж гарч ирж байгаа юм шиг ийм эффект орж ирж байгаа. За дараагийнх нь болохоор энэ аюу байгаа тийм ээ. За энэ аюуг болохоор яасан бэ гэхээр элемент рүү очиж жоод red circle sticker with field corner гэж бичингүүт чи юм гарч ирэн. За энэ corner-ыг ингээд тавьчих. За тэгээд энийг улаан өнгийн яхна бүгдээр харанхуйтай болгоод за тэгээд саяхан app дээр очин энэ shape cut out гэдэг дээр очиж жоод за start over гэдэг тийм ээ. Export design. За тэгээд page сонгож өгөн. За энэ маань 63 тооцоо байна. За done. За тэгээд export.
За тэгээд ягаан гэдэг энэ хэсгийг бол cut out хийх гэж байгаа тийм ээ. За ингээд cut out хийгээд дизайн лого нэмэх гэдэг ингээд энэ дээр ингээд нэмчин. За тэгээд бид нар яах вэ гэхээр за би болохоор энэ дээр бол нэг аяныхаа зургийг оруулсан байгаа. Аплод руу очиж жоод за энэ аягч яг юм хар юутай аян нэрээ цэвэрх юм уу? За энэ бүгд том болгочихсон чаа. За тэгээд энэ зургаа бас би ингээ хоёр хуульчин яг саяхтай процесс нь бол адилхан. Position руу очичоод энийг энэ хоёрын цаагаар оруулаад за энийг болохоор дээр нь тавьж жагаад яах нь артлыг харьлах чинь за тэнгүүд энэ аяга маань яг энтэйгээ орж ирнэ. За тэнгүүд энэ яах нь чимэлийн аяга маань энэсээ одоо тийм ээ энийхээ цаагаар зарим нь ороод зарим нь бол энэсээ дээшээ гарцсан байгаа. Тэгээ энэ дээр яах нь бид нэр энэ текст болгочих бүгдийг. За тэгээд яах нь тест гэдэг. За нэг иймэрхүү маягаар хийж болно. За миний бодлоор бол аягаа жоохон дээшлүүлэх хэрэгтэй байсан юм шиг санагдлаа. Энэ шиг тийм ээ жоохон том дээшлүүлжүүл бас илүү за сайн энэ дээр болохоор аягаа жижиг авчлаа. За одоо нөгөө нэг юу маань бэлэн болж харъя. За яг ер нь бол яхаа элсэн дотор тэмээ байгаа юм шиг юм. За тэг иймэрхүү маягаар яах нь бид нар юу ячиж болно. Одоо янз янзын сайн тэр эффектнүүдээс харжаад өөрийнхөө бүтээгдэхүүн таарах тийм ээ видеонуудыг оруулаад өөрийнхөө бүтээгдэхүүнийг оруулаад иймэрхүү эффекттэй рилүүд хийхэд бол аюу зүг санагдсан шүү надад. За энэ ингээд яах вэ? Даунлод хийж ашиг юм чи. За тэгэхээр ер нь бол янз янз байгаа. Энэ одоо чинь нэг хадгалчих. Одоо энэ өөрхөн зургийг оруулаад ингэ чимэлийн байшин дотор аюу том те ингээ балхаж байгаа юм шиг юм гоо сонирхолтой эффект нь хувцсны дэлгүүр ажилладаг хүмүүс л энийг ашиглаж болж байна тийм ээ. Ер нь бол тэгэл та нар бүгдийг ингээд хийгээд үзээрэй. Энэ бас ингээд нэмэгдээд байгаа байхгүй янз янзын гоё AI эффектүүд байгаа даа шүү тий. За ингээд бичлэг дуусгая баярлалаа. Баяртай.